хүүхдийн буян дээр яна иймэрхүү байдал гардаг уу? Арай унтахтаа яна шүдэ хавирна, хулс их гарна. Орга эдэний дуршлал муу, тагшир хөрөх дуртай. Өрт дэшдэ үсэн цайрна, цагаан ус өрт ургана. Чөөдлөг чадвар нь муу, анхаарал төвлөрүүлж чадахгүй. Годгон садгнаад байдаг. Хомсон дээр нэстэ цагаан талуу ургах юм уу? Эсвэл яна буян хуураших юм уу? Эсвэл яна буян дээр дандаа шүжин гарах дуртай байдаг. Аас жагаан их юм уу? Их фанзаудид одоо юу ч гэнт гэнтгээс өлтөөр бахирж өрлөөд аашлна. Үгүй гişм чадлаа байхгүй. Сулхан. Одоо бүдэр өдрөөд унаад идэг юм уу тийм ба? Эсвэл яна гүйхэн одоо али хөгжчих тийм нэг ямар шиг зэрэг хүүхэд тийм нэг актив гүйж чадахгүй хүүхэд байдаг та тийм ба харахад ч удаа нэг гүйлээ нэг хөдөн тийш сарийгаа тэгээд нэг гүйх юм уу тийм ба эсвэл нэг яа нэг чадлаггүй байдаг шиг иймэрхүү янзтай нэг гүйдэг хүүхдүүд байдаг тийм ба иймэрхүү байдалтай эсвэл яна шүдний шидэ алиус алуу ургах юм уу давхар давхар ургах яг иймэрхүү байдал одоо хүүхдийн буян дээр илэрж байгаагүй шүү дээ яг одоо өннөг бүтээгдэхүүний шидэ 17 зүйлийн шимтгийллийн улмад шүү дээ чиний хүүхдийн буян дутагдсанаас болоод яг иймэрхүү буян дээр хүүхдийн буян дээр яг иймэрхүү илэрл гардаг гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн бол одоо заавал 17 зүйлийн өн шимтгийллийн улмантыг бүрмөсөн сайн нөхөж өгөх хэрэгтэй. Өнөө л да Канаданы Jim Mission гэж 100 гаруй жилийн хүүхдийн болж байгаа. 100 гаруй жилийн хүүхдийн болж байгаа нэрт бүтээгдэхүүн. Түүнээр арахгүй яна хүүхдийн буян шидэ 17 зүйлийн шимтгийллийн улмантыг бүр нөхөж өгөхөр арахгүй хамгийн гол нь штэ гайгна ясны гайгна одоо тун төмөр одоо төмөр дотор хүүхэд зүс царай одоо цай хийм үү тийм ба ташир томоо хүрэх дуртай болно оргиод усны жоохон пенсион байдал хүртэл гарна хүл гарна хүртэл цөөх хитэн болдог штэ тийм ба антен нэгэд технологи кван үжи техник судаар өн дотор улааштай үхийлэштэй өшөсөө биений төрхнүүд бол одоо бүр оролцож байна. Би игас ихлээд би шаа хүртэл бүр оролцож байна. Бүхэл үшсүү биештэй. Оргиод энэ шөмөсөөгөө оролцож байна. Одоо хүүхдийн ус мөс цайдаг усууд одоо шөмөсөөс их үйлдэл үзүүлнэ шүү дээ. Тэгээ яасан технологиос одоо хулообосоо гэдэг нь нүдийн хамгаалах бүтээгдэхүүн хүртэл оролцож байна гэсэн үг. Тэгэхээр өнөг хүүхэд болгон одоо би чихэн хүүхэд болгон авч ууж эхэлнэ. 3 наснаас 18 насны хүүхэд бүр өөний ууж болно. Учир нь манай хүүхдүүд шидэ идэ омданаараа шидэ өн доторхи нөхөжигээ бүхэл шимтгийллийн улмантын шидэ идэ омданаараа нөхөд дийлэхгүй гэсэн үг. Тэгэхээр заавал ийм нэг юм хавсаргаах хэрэгтэй. Хорвоо өн доторхи 17 зүйлийн шимтгийллийн улмант чиний хүүхэд шидэ дутагдуу шидэ. Миний дөөр хөссөн одоо хүүхдийн буян дээр гардаг илэрлэнүүд бол одоо бүр гарна. Түүнээр арахгүй удаандаа шидэ чиний хүүхэд чинь одоо янзын өвчний илэрэл дагалдаад одоо гарна гэсэн үг. Удаан одоо хүүхдийн буяг шидэ ийм шимтгийллийн юм дутагдуулаад тэгвэл удаандаа одоо шимтгийлэл дутагснасаа болоод чиний хүүхэд янзын өвчний илэрэл гардаг штэ. Тэгэхээр энэ юм яла да хүүхэд болгон авч явах хэрэгтэй. Та өнөө нэгээр авах хэрэгтэй. Уул нь 109 төгрөг байж байгаа. Өнөө өсөж 139 төгрөг болчихоо. Гүйж штэ энийг штэ нүдний шимтгийллийн бүтээгдэхүүнтийн хоёрын цуг авах штэ. Энэ хоёроо нэг ленж доторхны байна. Хоёрын цуг авал энэ мөн уулын 109 төгрөгөө үн хайш нь хувраагүй байсан. Хорвоо ганцаар авбал өнгөл үнэтэй болчихоо. Хоёрын цуг авал одоо хямдхан гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн нүд хамгаалах бүтээгдэхүүн гэсэн яна энэ болоос их чухал гэсэн үг. Учир нь өнөөний хүүхдийн бүр гар утас шагаагаад нүдний бүр модож штэ. Хараатай болж байна. Эсвэл яна одоо дүүтиш зүүжгээ хүүхдүүд. Өний чи идэдэг бол дүүтиш зүүжгээ хүүхдүүд штэ дүүн штэ улам ихэхгүй гэсэн үг. Улам ихэхий чинь харгил дийлнэ. Тэгэхээр энэ хоёр юм бол одоо хүүхэд болгоно өөр хэрэгтэй. Тэгээд ах санаатын ус шаартраганд гараад аваа. Өнөө гадаадын бараанууд штэ сайн бараанууд бол одоо утгуутгүй бараа тасарна. Нэг бараа тасарлаа гэсээр одоо хүлөөх нь хэцүү гэсэн үг. Тэгэд байж ихтэн дараахан аваарэ.